За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр дэлхийд даяар бол архины хэрэглээ буураад байгаа сайн үзүүлэлт байгаа ч гэсэн дэлхийд даяар нөгөөтэйгүр харт амхины хэрэглээ асар ихээр нэмэгдээд байгаа үзүүлэлтүүд манай улсад ч гэсэн харагдаад байна. За тэгэд ерөнхийдөө бол энэ харт амх мансууруулах бодисны донтолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс бас хуулиндаа өөрчлөлт оруулаад донтолтын эмчилгээний байгууллагатай болгож байгаа нь бас зөв гэж миний хувьд бол үзэж байгаа. За гэхдээ энэ хуулийн төсөл дээр болохоор 61-р зүйл дээр донтох эмнэлгийн сэргийн засах төвийн бүтцийг хууль зүйн дотоод хэргийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах бөгөөд даргаыг мөн тус сайд томилно гэж оруулж ирсэн байна л да. Тэгэхээр нөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага нүүбээс бол энэ донтолтын тухай асуудал чи эрүүл мэндийн асуудал юм а гэж бол тодорхойлсон байдаг. Тэгэхээр одоо яг энэ хуулийн төсөл дээр энийгээ хууль зүйн сайд нь хариуцаад явна гэдэг агуулгаар оруулж ирж байгаа нь хэр зүйтэй бол яагаад хуулийн төсөл дээр ингэж оруулсан юм бол гэдгийг нэгт асууя. За хоёрт болохоор инх төвшин гишүүнтэй бас адилхан асуулт байлаа. Тэр маань болохоор бид нар яг энэ хуулийн агуулгаараа бол одоо сайн дураар эмчилгээнд орох гээд за тэгээ шинжилгээ өгөөд өөрөө ингээд хүсэлт гаргасан иргэнийг бол эмчилгээнд хамруулна гэд оруулаад ирсэн хэрнээ яг энэ хуулийн дээр хамт зөрчлийн одоо нөгөө тухай хуулиндаа болохоор бид нар чинь хэрвээ ямар нэгэн байдлаар харт амхинд хэрэгэлсэн гэдэг шинжилгээгээр тогтоогдох юм бол энэ хүнийг баримтчилна гэсэн байгаа. Тэгэхээр эн чинь нэг хүн өөрөө эмчилгээндээ хамрагдах юм уу эсвэл баримтчлагдах юм уу гэдэг энэ зүйл заалтууд нь хоёулаа ямар ч ялгааг нь гаргаж өгөөгүйгээр оруулаад ирсэн байгаа учраас энэ маань өөрөө тийм сонин аль ч утгаар нь ойлгож болохоор байдал үүсгээд байна. Тэр утгаараа хууль цаашид хилцэгдээд явахдаа энэний ялгаа гаргаасаа гэж хүсэж байна. Үндсэндээ миний байр суурь бол бид бүхэн хүн сайн дураараа энэ донтолтоос гарахыг хичээгээд өөрөө сайн дураараа хэлж байгаа тохиолдол энийг бол албатан баримтчилгаа бол хийх ёсгүй гэж бол харж байгаа. Тэгэхээр тэр талдаас нь ажилласаа гэж хүсэж байна. Нөгөө талдаа бас ингээд сайн дурын эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн хувьд бол дараагийн ээлжинд анхаарал хандуулж байгаа зүйл нь бол хувийн мэдээллийг яг хэрхэн хамгаалах вэ? Тухайн хүмүүсүүдийн мэдээлэл нь маань өөрөө яг хамгаалттай байж чадах уу гэдэгт нь бас их чухал байна. Яагаад вэ гэхээр тухайн хувь хүмүүсийн мэдээлэл өөрөө ил тод байх юм бол тухайн хүмүүс өөрсдөө өөрийнхөө одоо нэр усыг гаргаад ингээд явах нь өөрсдөнд нэрсэлтэй гэж үзээд бас яг сайн дурын эмчилгээнд хамрагдахгүй байгаад байх эрсдэл бас ингээ харагдаж байгаа. Тэгэхээр бид нар хуулиараа яаж хувь хүний мэдээллийг аюулгүй байдлыг хангах вэ гэдэг дээр нэлээд сайн тусгаж өгөх хэрэгтэй болов гэж бол хараад байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ харт амх болон энэ донтолттой холбоотой асуудал жил ирэх тусам нэмэгдээд байгаа талаар тоон статистикуудыг хууль зүйн яамны сайд амар сайхан бас ингээд танилцуулж байна. Тэгээд та өмнө нь бас 5 жилийн турш онцгой байдлын одоо хариуцсан шадар сайдаар бас ажиллаж исэн. Тэгэд ер нь яагаад энэ нөгөө бүх цаг үеийн турш манай энэ гэмт хэрэг за тэгээд энэ онцгой байдалтай холбоотойгоо асуудлууд ерөөсөө сайжрахгүй дордоод байд юм би. Одоо жишээ нь харт амхтай холбоотой байгаа асуудал төр энэ дийлэнх нь бол импортоор орж ирж байгаа. Тэгэхээр энэ манай гайлынхан ажиллаж чадахгүй байгаад байна уу? Таны нүдээр яг асуудал нь хаана байгаад байгаа юм? Та одоо өндөр дээд албан тушаал сайдын суудлын дээр олон жил сууж байгаа учраас мэдээлэл маш сайн байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр таны байр суурийг бас сонсомоор байна. За Амар сайхан сайд. За зөнгөн гишүүний асуултанд хариуллаа. Нэгдүгээр хуулийн зорилго бол ер нь аль ч хууль бай. Бид хорж яллах, шийтгэх, буруутгах гэсээ төрүүлээд урьдчилан сэргийлэх, тассан зогсоог илрүүлэх, зөвлөх, тэгээд дээрэс нь одоо дэмжлэг тусцаа үзүүлэх гэдэг рүү чиглэх ёстой. Тэгэхээр нэгдүгээр зорилго бол урьдчилан сэргийлэх рүү чиглэх ёстой. За үнэхээр одоо хууль зөрчсөн. Тэгээд одоо хууль бус үйл ажиллагаа явуулсан. Ялангуяа харт амхтай холбоотой энэ дээр нөгөө худалдах, борлуулах, импортлох, за тэгээ экспортлох болон ашиглах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан, бэлтгэсэн, тээвэрлсэн, илгээсэн, хадгалсан ч гэдэг юм уу. Тэгээд улсын хэлээр одоо хууль бусаар нэвтрүүлсэн, хууль бусаар үйлдвэрлэсэн болвол энэ одоо яар шийтгэлийн зохих хэмжээгээр нь одоо юу яах ёстой, хууль өөрчлөх ёстой гэж үзэж байгаа нэгдүгээрт. За хоёрдугаарт бол мэдээж одоо сайн дураараа эмчлүүлэх эсвэл өөрсдөө хууль бусаар олж авах гэхээсээ төрүүлээд одоо хуулийн дагуу төрөөс үзүүлж байгаа эмчилгээнд хамрагдах тэгээд урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрөөсдөө эмчилгээнд хамрагдах юм зорилготой болвол тэр өмнө үсийг заавал одоо шийдэх
яллах гэдэг бодлого байр суурийг энэ хууль одоо тавихгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол хувийн мэдээллийн нууцыг хадгалах ёстой, хувийн мэдээллийн нууцын тухай хууль, холбогдох хуулийн хүрээнд мэдээллийн нууцлж тэгээд одоо зөвлөгөө туслалцаа дэмжлэгээ үзүүлж явах нь хуулийн одоо үйлчлэлийн нэг чухал хэсэг. За 3 дугаарт бол сая асууж байна. Манай одоо энэ хил гайл үнэхээр ажиллаа хийж гэнэ үү гэж. Мэдээж хуулийн хэлтийн байгууллага хил гайлынхаа ажиллаа хийж байгаа. Гэхдээ хар тамхи гэдэг бол нэгдүгээр манай дотоод дургадаг дуурмлууд байна. Үүнийг устгах мөн их усүрийн таслан зогсоох асуудлуудаас гадна мэдээж одоо хуулийн хэлтийн байгууллага чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр өөрсдөө мэрэгсэн